байгуулагдсны 60 жилийн Он баяр наадам нээлттэй ёслол төгөлдөр хийлээ. Энэхүү Алтай сумаас 60 жилийн хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, Алдартан гавьяат 6, улсын авраг малчин тариаланч 21, Эрдэмтэн доктор 6, төр нийгмийн зүтгүүлт нүдхэдгэдэн цуугаар тоологдох аймагт сумын аваргууд төрж гарсан тус сумын хөдөлмөрч оюунлаг ард иргэдийн нойр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг дурдж байсан юм а. Тус суманд одоогийн байдлаар 5 баг 120 гаруй төсөвт болон аж ахуйн нэгж хувийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж жилийн 4 улирал нүүдлэн казах ураанхай түмэн эв нэгтээ хамтран аж төрж байна. Мөн Алтай сумын 60 жилийн түүхэнд хөдөлмөр бүтээлээр улс аймгийн хэмжээнд удаа дараа шалгарч сүүлийн 2 жилд Баян-Улгийн аймгийн Тэргүүний сумын болцлыг хангасан ба ойрын жилүүдэд баруун бүсийн Тэргүүний сум болох эрхэм зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг энэ үеэр янзаллаа. Алтай сум байгуулагдсны 60 жилийн Он баяр 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж мөн хоол ойроос зочид төлөөлөн маш ихээр ирж сонирхон наадамч мөн нутгийн зан олон сэтгэл өндөр байгааг энэ үеэр онцоллоо. Алтай сумын ард иргэд морин хурдан цуман мэргэн бүхэн хүчтэй сайхан надлаа. Алтай сумын төвхт 60 жилийн Он баяраар зохион байгуулагдсан бүхэн барилдаанаар аймгийн арслан Эркэвлан төрүүлж улсын харцаг хангаа үзүүлсэн байна. Эрхэм хүндэт Алтайчуудаа, эрхэм хүндэт нутгийн зан олон минь ээ. Эрхэм хүндэт төрийн төшөө болон аймгийн удирдлагуудаа, тус сумын нутагт газар шороонд өсөн өндиж өнөөдөр эх орны маань 4 зөвх 8 зөвхс болон Казахстан улсад амьдран аж төрж буй эрхэм хүндэт өвгөл иргэд болон Алтай сумд ажил амьдралаараа холбогдж байгаа суугуул иргэд нийт надамчин олондоо Алтай сум байгуулагдсны төвхт 60 жилийн оюун баярын мэндчилгээ дэвшүүлье. Тэртээ 1959 онд хөрш зэрэгэлдээ буян тусмаас өрх тусгаарлан ардын их хурлын тэргүүлэгчдийн 129 дугаар зарлагаар Алтай сумын Ялтын ургал нэртэйгээр байгуулагдсан сум маань эдүгэ 60 жилийн түүхүй идүүлж 60 жилийн тэгш уйга тэмдэглэхээр тавд энэхүү талбайд хорон цугларч байна. Түүхийн энэ хугацаанд Алтай сум маань улс орн аймаг сумын өмнө тавигдсан хариуцлагатай үргээ нэр төр биелүүлж манай хөдөлмөрч ард түмэн манай өвгөд эдэс сум орноо аймаг улсад өргөлж нэрийн сурайтуулж мандуулсаар ирснийг тавд сайн мэдж байна. Үүний нэг тод жишээ нь сум маань энэ түүхийн хугацаанд улсад 2 удаа шалгарч дизель мотор болон зээл 130 машинаар шагнагдж байсан ба түүхт 40 жилийн ойгоо аймгийн тэргүүний сумаар шалгарсан амжилтаар түүхт 50 жилийн ойгоо баруун бүсийн шилдэг сумын 2 дугаар байрлалсан амжилтаар шалгарч өгдөж байсан бол өнөөдөр төвхт 60 жилийн ойгоо 2 жил дараалан аймгийн сэргэний сумаар шалгарсан амжилтуудаараа өгдөж байгааг баярын хүндэт дээрээс тав хүнд хүргэхэд таатай байна. Манай Алтай сумын нутгаас, Алтай сумын газар шорооноос бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар 3, Алдартан гавьяат нь 8, улсын аварга малчин тариаланч захиат нь 25, доктор профессор 6 мөн улс аймгийн олон зүгээр толгдох алдартны төрөн гарсныг 5 хүнд дуулгахад таатай байна. Ингээд сумынхаа төвхт 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр өгдөж нөр их хөдөлмөр гаргаж байгаа манай Алтай сумын нийт казах ураанхай эвцэг хамт олондоо болон 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд асар их хөв нэмэр оруулан өгөөмөр сэтгэл гарган гараа сунгаж их бах хэмжээний хандив өргөж байгаа нийт иргэдэд Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчд Алтай сумын засаг дарга түүний тамгийн газрын өмнөөс болон хуваасаа баярлан талархснаа илэрхийлж урд насалж
удаан жаргаж юу сансан эсэн хүсэлт нь биелж байхын өлсөлтөө сайхан өрөөлийг өргөн дэвшүүлэн Алтай ёсон байгуулагдсны төвд 60 жилийн баян баярын үйл ажиллагаа нээснийг мэдгтээ. Ингээд Алтай сумын ой болж байгаа юм байна. Айгуу гоё. Наадам гоё болж байна. Нутагтаа ирсэн чих сайхан байна. Энэ 60 жилийн баярын мэндийн бүх одоо нутгийн ах дүү нартай бүгдэнд нь мэндийг хүргэе. Ингээд айгуу гоё болж байна энэ наадам. Нутагтаа ирсэн сайхан байна тий. Баярлалаа. Сайхан надараа. За сайхан надараа баярлалаа. Намарсан байна. Сайхан надж гэнэ үү? Сайн, та сайхан надж гэнэ үү? Сайхан зусч гэнэ үү? Сайхан. За өнөөдөр бол Алтай ёсон байгууллагын түүхт 60 жилийн ой болж байна. Энэ 60 жилийн ойд бол өчтөр та өсприм өгчүүдийг бол ивент хийгдсэн манаас төрж гарсан бас бизнесмүүд. Өнөөдөр таны хүүхд бас өнөөдрийн энэ солонгийн өгчүүдийн барилдаанд бас баярлж байна. Тэгээд та тэр хүүхдэд бас барилдааны амжилт хүсье. Тэгээд наадам зоолон түмэнд ханд нутгийн зоолонд ханд та мэдлэгээ дэвшүүлэхийг болсож байна. Баярлалаа. За ингээд түүх 60 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа Алтай сумын Уранхай казак түмэндээ ойн баярын мэндийг дэвшүүлье. Ингээд наадам бол дэлгэр сайхан хур бороотой сайхан наадам болж байна. Ингээд одоо шилдэг 32 бүхийн барилдааны ингээд сол олгох бүхийн барилдааны явагдаж байна. Өөр ингээд энэ бүх явуулж байгаа энэ хүмүүс тэгээд сумын нийт удирдлага засаг дарга асет энэ хүмүүст би ажлын өндөр амжилт гаргахын өлзийтэй ингээд өргөн дэвшүүлье. Даагны бүх шагналыг хувийн зүгээс дааж байгаамаа. Та бүгд сайхан надараа, сайхан баярлаараа, бүхэн хүчтэй сумын мэргэн одоо хот болтгоо. Сайхан өгсөө. 65 жилийн ихнээс бүхэн шагналыг гаргахыг та бүгд даамлая. Баярлалаа. Баярлалаа. Сондай аргарай Казахстаннан келген біраз ағаларға сый сияпат табыс етеміз. Бәки Қаз мұғалім, Әзімхан Арман, Дәтпа Сәкен. Танайдрын барилдааны нийт зөв хөрмөнд төрөлцсөн. Алтай сумын хараатай. Намын дэслэг эрхлэлээ дөрүүлж, олсон явсан хангаа өдөрлөө. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байгаа дараагийн хөтөлбөрөөрөө иргэн уулзлаа баяртай үзэгчдээ.